Энэхүү гайхалтай эвэлт цаг мөчийн мэндийг хүргэе. Тэгээ та бүхэн Петр Цукахира пастрын Экиб намаар эвэгж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр та бүхэнтэй адилхан хамтдаа суралцаад явж байгаа үед миний хувьд сорсон нэг зүйлээ хичээлийн өмнө хуваалцмаар байгаа. За тэр нь бол юу вэ гэхээр урд нь Монгол чуулганы зарим итгэгчид цуглаан дээр очиод өөрийгөө нэг сайн цэнэглэж аваад 6-7 хоногийн турш явдаг байсан байна. Харин өнөөдөр өөрөө цэнэглэгч болоод энэ дэлхий рүү буцаж очиод хэдийгээр цуглаандаа ирж чадаагүй боловч өөртөө таарлаж байгаа олон хүмүүсийг цэнэглэх дагалдуулалтын талаар болоод өдөр болгон эзний үгийг хэрхэн дагах вэ? Өөрөө бас эзний хүн хэрхэн болох вэ? Эзэн Есүсийг хэрхэн дагалдан амьдарч түүний хийж үйлдэж байсантай адилхан энэ дэлхий дээр үйлдэж бас гэрлэн давсан болж амьдрах вэ гэдэг талаар суралцж байгаа. За ингээд өнөөдрийн хичээлийг үзэх юм та бүхэнд үнэхээр эзний хайр инэрлийг өрөөж бас амжилт хүсье. Тэгээд Петр Цукахира пастрыг танилцуулж байна. Дагалдагч бэлтгэхэд чиглэсэн энэхүү ном маань танд таалагдсан гэдэгт найдаж байна. Энэ хүртэл та сайн чанарын дагалдагч болон бэлтгэгдэх зорилго дотор өссөн гэдэгт би итгэлтэй байна. Тэгвэл таны хийх учиртай дараагийн алхам нь бусдыг тантай адил сайн чанарын дагалдагч болон өсгөхт нь туслах явдал юм. Эзэн Есүс үүнчлэн сайн мод бүр сайн жимс гаргадаг бол муу мод муу жимс гаргадаг хэмээн айлдсан. Энэ бол Матай 7 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл. Тэгвэл жинхэнэ дагалдагч ч мөн үр жимсээрээ танигддаг. Тиймээс Бурханаас таны амьдралд харамгүйгээр өгсөн тэрл гайхамшигтай итгэл болон мэрэгэн ухаан руу бусдыг хөтлөн дагуулгахдаа таныг энэхүү номын 5 хэсэг 52 бүлгийг бүрэн дүүрэн ашиглаасаа хэмээн хүсэх байна. Хэрвээ та энэ номыг уншиж дуусгасан бол бусадтай нэгдэн хамтдаа жижиг бүлэг эхлүүлээрэй. Тэгээд тэр бүлгээ удирдан энэ номын бүлгүүдийг хамтдаа судалж хамтдаа итгэл дотор өсөөрэй. Өөрсөддөө тохирсон хэмнэлээр урагшилж хамтдаа дагалдагч болон бэлтгэгдэх тэрл замаар алхаарай. Үр нөлөөтэйгээр дагалдагч бэлтгэх жижиг бүлэг эхлүүлэхэд хамгийн тохиромжтой тоо хэдвэ гэж та асууж болох юм. Есүс нэгэнтээ та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх эцэг минь үүнийг чинь тэдэнд үйлдэх болно. Учир нь хоёр буюу гурвуулаа миний нэрээр хаан цуглан тэнд би тэдний дунд байна гэж айлдсан байдаг. Энэ бол Матай 18 дугаар бүлгийн 19-с 20 дугаар ишлэл. Үнэн дээр танаа жижиг бүлэгт хэдэн хүн байх нь тийм ч чухал биш юм. Жижиг бүлэг эхлүүлэхэд 2 эсвэл 3 хүн байхад л хангалттай. Угтаа бол бидний амьдралын хамгийн чухал уулзалтууд ихэвчлэн ганцаарчилсан, нүүр тулсан уулзалтууд байдаг шүү дээ. 2 эсвэл 3 хүн эсвэл түүнээс олон хүн хамтдаа санал нэгдэж амьдралыг өөрчлөгч үннийг Есүсээс хүлээн авахар зориг шулуудсан бол тэр газарт Бурханы тусламжтайгаар жинхэнэ дагалдагчийг бэлтгэх үйл явц өрнөх болно. Есүс өөрөө 12 залуутай тулж ажиллаж байсан. Гэхдээ бидний ихэнх нь үүнээс арай цөөн тооны хүмүүстэй ажиллахад тохиромжтой байдаг. Хэрвээ Христийн биеийн хэсэг нэг бүр Христийн шилдэг дагалдагч байхаар идэвхтэй хөдөлдөг. Мөн бусдыг дагалдуулахдаа сайтар бэлтгэгдсэн байх юм бол энэ нь өсрөнгүй өсөлтийг гарцаагүй дагуулах болно. Би өөрөө олон жилийн туршид өөрийнхөө чуулганыг л Бурханы хаанчлал гэж боддог байсан. Тэгээд пастор хүнийхээ хувьд би хүмүүсийг харанхуй ертөнцөөс буюу энэ харанхуй нийгмээс татан гаргаж Бурханы хаанчлал буюу өөрийнхөө цуглаанд авчрах үүрэгтэй гэж боддог байлаа. Мөн өөрийнхөө амжилтыг 7 хоног бүр хүндэтгэлийн цуглаанд хамрагдаж буй итгэгчдийн тоогоор хэмждэг байсан. Хэрвээ тэд Есүст итгэж хүндэтгэл өргөж залбирч цуглааны мөргөлд хамрагдаж байгаа бол би Бурханы хаанчлалыг тэлж түүний хаанчлалыг энэ дэлхийд авчрах дуудлага гүйцэлдүүлж байна гэж боддог байлаа. Гэвч явцын дунд манай чуулганч тэр өөр ямар ч чуулган тэр Бурханы хаанчлал биш. Харин энэ нийгэмд Бурханы хаанчлалыг авчрахаар Бурханаар сонгогдсон багаж зэмсэг болохыг ойлгож ухаарсан юм. Чуулган өөрөө гол зорилго нь биш, харин дагалдагчдыг цуглуулж, бэлтгэж, эцсийн дүндээ чанартай дагалдагчдыг гэрэл давс болгон дэлхий рүү илгээх багаж зэмсэг болохыг би ухаарсан юм. Шинэ гэрээний Эфес номын 4-р бүлэгт мэрэгжлийн үйлчлэгчдийн үүрэг ролын талаар ийхүү өгүүлсэн байдаг. 11-р ишлэл. Тэр заримыг нь илч, заримыг нь иш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээ тунхаглагч, заримыг нь хончин ба багш болгосон нь
ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэж Христийн биеийг байгуулахын тулд юм. Бурхны ард түмэн болох итгэгчдийн ихэнх нь мэргэжлийн үйлчлэл рүү дуудагддаггүй. Эсвэргээр тэдний ихэнх нь Есүст итгэсэн ч ажил мэргэжлийнхээ дагуу өдөр тутмын ажиллаа хийсээр байдаг. Ингэхдээ тэдний ихэнх нь өдөр бүр үл итгэгчдээр хүрээлүүлж байдаг. Тэгвэл чуулганы үндсэн үүрэг нь тэдгээр итгэгчид нэг бүрийг эргэн тойрондоо буй хүмүүст Христийн ам болон эрх мэдлийг амьдралаараа гэрчлэн харуулсан төлөвшсөн дагалдагчид болгон бэлтгэх явдал юм. Тийхүү эцсийн дүндээ төлөвшсөн дагалдагчид нь бусдыг өөртөөгөө адил төлөвшсөн амьдрал үйлчлэлдээ үр жимсээр дүүрэн дагалдагчид болгон амжилттайгаар бэлтгэж эхлэх болно. Миний бодлоор жирийн итгэгчдийг төлөвшсөн итгэгчдээс ялгах гол ялгаа нь тэдний залбирлын амьдрал байдаг. Шинэхэн итгэгчид эхлээд итгэлийн үндсэн ойлголтуудыг сурч мэддэг. Ингэхдээ залбирлаар дамжуулан хэрхэн бурхантай ярихыг мэдэж авдаг. Харин төлөвшсөн итгэгчид залбирч сураад зогсохгүй. Бурхны дуу хоолойг сонсож сурсан байдаг. Жинхэнэ дагалдагч Бурхны дуу хоолойг сонсоод зогсохгүй. Түүний зааврыг дуулууртайгаар дагаж, гүйцэлдүүлэхэд шаардлагатай итгэл болон ур чадварт суралцсан байдаг. Үнэн дээр Бурхантай ярилцаж, Бурхны дуу хоолойг сонсож чадах энэхүү сүнслэг чадвар нь жинхэнэ дагалдагчид зайлшгүй байх ёстой сүнслэг чадвар юм. Эзэн Есүс өөрөө Иохан 10 дугаар бүлгийн 27-оос 28 дугаар ишлэлд ийхүү өгүүлсэн байдаг. Миний хонд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд намайг дагдаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хизээч мөхөхгүй бөгөөд тэднийг хинч гараас минь булаахгүй. Тэгвэл дагалдагч бүр эзнийхээ дуу хоолойг сонсож, дуу хоолойг нь таних боломжтой байдаг нь Бурхны хаанчлалын зохион байгуулалтыг хавтгай шинж чанартай болгож байдаг. Би үүнийг тайлбарлаж өгье. Маш олон засгийн газрууд, бизнесийн байгууллагууд, тэр бүхэл зарим сүм чуулганууд өнөөдөр пирамид хэлбэрийн зохион байгуулалттай байна. Хүмүүсийн бий болгосон энэхүү зохион байгуулалтад цөөн тооны эрх мэдэл, хүч чадал, эд хөрөнгө бүхий хүмүүс оройд нь байрладаг бол пирамидын үеийг даган доошлох тусам эрх мэдэл улам бүр багассаар байдаг. Ийхүү доошлолцоор эцэст нь пирамидын ёроолд ямар ч эрх мэдэлгүй, эрх мэдлийн талаар ямар ч ойлголтгүй үе олон хүмүүс байрлаж байдаг. Египтчүүд аврах том пирамидуудыг барьж байгуулахдаа тэдгээрийг тэнгэрлэг мөнх оршихуйн бэлэгдэл гэж үздэг байсан. Энэ бол орой дээр нь цөөн тооны хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс заларч, харин пирамидын доор үе олон ядуучууд, боолчууд байх нийгмийн зохион байгуулалтын загвар юм. Пирамидын ёроолд хэдий ч нэ олон хүн байна, тэр пирамид илүү агуу байна гэсэн үг. Тэгвэл Бурхны хаанчлал пирамид хэлбэртэй биш юм. Энэ нь хавтгай шинжтэй бөгөөд хүчрэх голын урсгал мэт хөдөлдөг. Учир нь Христийн дагалдагчид хаадын хаантай өдөр бүр хувьчлан ярилцаж, түүний дуу хоолойг сонсох боломжтой байдаг. Хүчрэх айрмын цэрэг нэг бүр нь тулааны талбар дээр дээд командлагчаас тухай бүрд нь шууд тушаал заавар авах боломжтой байна гэд төсөөлөд үзтээ. Ийм айрам хизээж зогсоогдошгүй, хизээж ялагдашгүй байх болно. Тэгвэл Бурхны хаанчлалд хандсан Бурхны зорилго яг л ийм байдаг. Тиймээс ч энэ цаг үеийн хатуу ширүүн сорилтуудтай нүүр тулахад дагалдуулалт амин чухал юм. Миний хувьд Бурхан EQ номоор дамжуулан таны амьдралд өөрийн хаанчлалыг тэлээсэй. Мөн та өөрөө энэ номоор дамжуулан найз нөхөд, гэр бүлийн гишүүдэд дагалдуулалтын замаар хөтөлж, тэднийг сүнслэг төлөвшил үр жимсээр дүүрэн амьдрал руу дагууласаа хэмээн залбирах байна. Бид хамтдаа Петр Цукахира пастрын гайхалтай EQ хэмээх энэхүү сургалтын 7 удаагийн хичээлийг хамтдаа үзлээ. Тэгэхээр та бүхнийг 52 7 хоногийн бэлтгэг тэмэх монгол хэл дээрх номыг өөрийн итгэлийн амьдралын гайхалтай хөтөж болгоно гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд эзэн та бүхнийг үнэхээр харж хандах болтугай. Та эзнийг дагаж байгааг хүмүүс хараад эзнийг дагах болтугай. Бас хэрхэн дагах талаар бэлтгэг номоор хийж байгаа хичээлүүдээр дамжуулан монгол чуулганы итгэгчид эвээгдэж өрөөгдөх болтугай. Эзэн хамтаа болтугай. Баярлалаа.